Баруун хязгаар Байтгийн нуруу түүний салбар улсууд харагдаж байна. Уушгийн улаан гэдэг бол харагдаж байна. Хэлбэр төрсөөрөө өнгөрөөн ч гэсэн үнэхээр малын уушг шиг харагддаг юм аа. Улаан гэдэг бол өхүйдэг улаанаас нааш үргэлжлэн байгаа энэ хойтлоор үргэлжлэн байгаа харуулыг нарийн хар гэдэг бол байна. Энэ уул бол аргал угалз сөрөг сүргээрэн багшран байдаг аргал угалзын эх орон. Энэ бүдний нарийн хар. Баруун хязгаар Монгол орны минь баруун хил хязгаар хүм мал эртнээс тассан нутаг хүүхэд багчуудын жаргалын орон үндэстэн ясны төмөн амгалангийн өлгий үнэн түүхийг өгүүлсэн баатруудын домогт газараа Тэнгэрийн хил газрын хил усан хил эх хормон эргэн тойрон гурван эрдний дархан хилэн дайцлан мансан Дайчин Баатар хилийн цэрэгтэй элчин дайчт маань байгаль сугуурын хүнд нөхцөл аадар бороо засын шуурга нохой гаслам халуунаар унын ивэр хугармаар 3-9 хүйтэндч улсынхан торгон хилийн шугамд үүргэн биелүүлж өргөсөн тангарахтан үнэнч явна. Монгол ширийн давана Монгол ширийн гатгаж Монгол хатан бойрын оршуу мандат бэрсэн умрын торгонтой алтай нуруу мөрлөн алдарт байтг дэрлэн атас сикс шилийн азай гурван болдоор албар номын борцонгийн алт хавийг давчилсан өмнгийн тархантай Баруун хил хязгаарын 66 дугаар багна. Хилийн харуул хилийн 3 улаан уул 3 хүүхэд нэртэй 3 ижилхэн улаан уул 3 үеийн хилчдийн бахархлыг төрүүлдэг сонирхолтой сайхан тогтцтой байглаа. Бид энэ өндөрлөг дээрээс 3 хүүхдийн уул хүртэлх зурайсан хилийнхэн торгон зурвсыг харж байна. Алтаар гялбаалах газар шороо, амны үнэтэй ширхэг чулуу, ассан галтай мөнхийн голомт, аавын мөртэй хтэлхий минь уу, ахмад дайчид амаараа хамгаалсан амгалан нутгийн цэнгэр хязгаар аавын хүү алдрaan дурсгсан аштин заяатай төрлөх нутгаа.
яхах юм бол нэг сандрагс. Одоо тэр баян тоороо нар талд нэг булаг байдаг. Тэр булган дээр ямар ч амаа нэг юм хэлчих. Нэг аяг усч чадaltaй. 5 минутын дээр эв юм болчих. Оо ямар баларсан юм бэ гэж. Юу бас өрөнд төлдөг гэх юм нэг сонирхож явахгүй шүү дээ. Сонто тэгээд. Тий. Би явахгүй гэж. Хатан цосооч. Бид нэр энд ирсэн. Хатан Гоё суугаар. Энийг барах юм. Гурван хязгаарын буурал түүхийн хуудсан тэмдэглэгдсэн булган гол. Мургас улаас нь хөглөрсөн булга минжэн тоглуулсан буянт мал сүргийн минь ундаавалсан булган голын бэлчир сав газараа. Эргэх дөрвөн улиралдаан Түмэн янзын амьдралын жаргалтай эрдний сүмбэр ууландан тэлж хүрсэн хилтэй элгэн халуун нутгийн минь ариун хилбат энэ хилээ мансан хилчний тангараг мөнхөө. Кино бүтээгчид бид Ховд аймгийн Булган сумын нутаг Булган голын нэгэн дохой Сумын цагаан гэдэг газар Ахмад Хилчин Чулуун дагаванд ирээд байна. Дөрөв хавчдгийн уулсууд баян өндөр хагшаалын уулс хагшаалын уулсууд мандлын нуруу шаазгатын уул энэ сайхан уулсууд эх орныхон баруун хил хязгаарыг зорьсон ямар олон эр план ямар олон онгоц нэстэг тэргийг хүлээн авч үдээ болоо. 1930-40 онд эх орны минь баруун хязгаар төгшүүртэй байсан үед энэ олон уулс эрцрийнхээ нэгэн адил Эрсбат хан болон зогсож байсан юм. Улс хэрнийхэн тусгаар тогтнол аюулгүй байдлын тэмцлийн шуурган дунд ард түмнийн тусгаар тогтнолон туг сүлд үннэн атаатайснаас ам хайргүй хамгаалахыг Ахмад дайчин үеийнхэн маань бүх үеийн бүх хилчин байлдагч төрүүч офицер генералд батлан хэлсэн юм аа. Эх орон хүнд тэлчин улсын авраг малчин Чулуун дагаваа өнөөдөр 84 настай байгуулсан гавьяа үйлс бүтээл их болохоор баруун хязгаарын домог тэлчдийн нэг ангиж ард олон хүндэлдэм аа. Чулуун дагаваа эх орныхон хилд үүр гүйцэтгэж явснаа довчхон дурсан ярина уу? Аа, миний сүндөө 30-аад онд бол баруун хязгаарын 30 хязгаарыг бол жинхэнэ хариуцсан 5 дугаараас байгуулагчдаас эхэлж бол байлдагчаар өргөжчихсэн. Дараа бол минь жилүүтээр хилийн удаа баруун хязгаарын хилийн удаа туслахын ажил биеэр оролцож ажлын энийг үсэн дэрэгцээгээр бол бас хилийн удаа бүжлааныг бол энхсавна журмаар согтуулах тулд ард адмын хамтар бол хилийн удаа юм төлөөлөгчээр Монгол улсын Британи Монгол улсын төлөөлөгчээр бол ярилцсан байх юм аа.
Чулуундууга та эх орныхон хэлд үр гүйцэтгэж явахдаа хамт ажиллаж амьдарч явсан баруун хязгаарын домох торооныхон тухай юу хэлсэн болоо? За энэ талаар Хилийн одын учаада оннаас ихлэ дэшэр он хөслөд шилжин дэшнэм он хөслөд үргэлжилжсэн одоо энэ хил хамгаалах ажилд яар орчилжмэнт ардын оди мана экорна төлөд төжсөн боллоо зүгээр амрзаяа мэтийн удаа хүмүүстэй хамтар юргаг үргэлжилжсэн байх юм аа. Ихтэй манай хороо энэ хилийн очиод газар хадсан хороо боллоо минь Elden bilingoya minreston uçad ondolda da yürgen oldu zohur gitsin. Utadalar oldu da samcıtlar hükümet mangular dulsin oldu da kitarın kilik oldu. Yağmur negin oldu da altta tutulduğu saklı kadın sakmışı da altık oldu ama gacısın iyim tüyükte Tekten oldu da yahu bir oldu da vasa Ahmet Kilçin Ahmet'u da düzgüsüne hüvdü. Neyse bana Ekoruncu değerçittirici var, hoştin, acılar oldu da, urtuldu da, yapıcısın tuşluğun oldu da, sevgül, yine kirli hizgarin acılık oldu, dağın oldu da, sonra sevgimciz oldu da, kuru çamgal, yenin oldu da, inin ekoruncu oldu da, yaptılı da, güçlük yakı gösterme. Yeni güvası, oğlum oldu da, değerçittasımın yenteğen oldu, ulumcülcü oldu da, memşülcü, Вахин тема гүжөөдөө хөвөөс олдоод ингэж хэлийг болж байна. За баярлалаа. За. Та өдний өмнө эх орны минь баруун хязгаар Байтгийн нуруу дүүний салбар улсууд харагдаж байна. Уушгийн улаан гэдэг бол харагдаж байна. Хэлбэр дүрсээрээ өнгөрөөн ч гэсэн үнэхээр малын уушг шиг харагддаг юм аа. Тэр алсад харагдаж байгаа улаан бол өвхүйдэг улаан гэдэг бол. Өвхүйдэг улаанаас нааш үргэлжлэн байгаа энэ хойтлоор үргэлжлэн байгаа харуулыг нарийн хар гэдэг бол байна. Энэ бол аргал угалз сөрөг сүргээрэн багшран байдаг аргал угалзын эх орон. Манай хэлийн цэрэг өөрийнхөө онц хариуцлагатай үүргийг биелүүлэхдээ зөвхөн өөрийн хүчээр биш ард түмнийхэн хүчин тусалцаанд түшиглэж өөрийнхөө үүргийг биелүүлдэг юм. Энэний нэг чухал хэсэг нь хэлийн цэрэг туслах хүчин байд юм аа. Манай хил орчмын ард түмэн хэлийн цэрэг туслах хүчний эгнээнд багтаж хил хамгаалтанд идэвхтэй оролцож застав бүрт өөрийнхөө сонор сэрэмжтэй үйл ажиллагаагаар тусалдаг юм аа. Сайн байна уу? Зэмэгэн үү? Митинг сайн уу? Сайн, сонь зах юу байна? Хайван сайхан. Цаг мал сайн уу? Сайн байна. Хил тайван байна уу? Хил тайван байна. Сайн байна уу? Сайн уу? Сайн урж байна уу? Оо сайн. Митинг сайн уу? Оо сайн. Танаахан сайн. Сайн. Хил сайн байна уу? Оо сайхан. За, хилээр цагийн байдал одоо ямар хөө байна? Одоо дараа тийм манай дотнолоос төрч барьсан юм байх. Ладын малгаахан 81-ээр одоо өөр тулж байна тоо. Тэр май ойлоо. Аллерги тэр одоо зүгээр явж байгаа ганцнаар өсөд байна.
Nayon ilaçını kondu suyumu aldık. Kadadın holga elven. Ayarın aşan malum bir çıkım kilitlik tuba desim aldık. Nayon ilaçını ayın tavgırtı bir urcudunu yavaşan kadırla. Doktor kontusunu izlesim aldık. Madem хөтлөс хатан хүний хөдөлгөөн одоо хэл зэрэг ажиглаж байгаа хэлийн цаа. Тэгж килмилээр гэж явж явах хүн алга мал эргүүлэх, мал хариулах байдлаар явж явах одоо ганц нэг мөрт улсууд байна. Өөр тийм одоо онцлог харагдах юм байна. За дараагийн сарууд манай одоо асар туршлагатай туслах хүчний гишүүд таа хүн ер нь цагийн байдлын энэ чиглэлд ямар хөө байна гэсэн юм бодолтой байна. Дотоодоос гадаадаас ер нь цаашдаа ер нь ямар хөө төлөвтэй байх гэдэг юу гэж бодож байна. Бид юу? Года тэгэл бас одоо энэ урдгов гэсэн ясаар одоо хэл шалгалтаа тавиал. Цагаас ямар хөдөлгөөн гарах уу? Би одоо дараагийн 7 хоногтод далын чиглэлээр yapмаар байна. Тийшээ нүүн малтылах болж энэ далын чиглэлээр кинэлдэг. Тэр чиглэлд өөрөг дараа. Энэ тэр хавьд надад өөргөө гүнэс гэж бодож байна. Өөр одоо энэ өнгөрсөн 10 хоногт илэрсэн онц одоо хүн байх үү? Байхгүй зөвчл байх. Хэл тавим сайхан байна. За ингээд одоо бүгд одоо дотор өрөөнд орж дараагийнхаа одоо 10 хоногийн үргэлж одоо тодлоо. Хорооны эмч гамаа хэлийн суманд ирж хилжидээ эмнэлгийн үзлэг хийх далминда Хилчний хөдөлмөрөөс бусад ажил хөдөлмөрийн хувьд малчны нэг өдөр, ажилчны нэг өдөр ч гэх юм уу, оюутны нэг өдөр, уран бүтээлийн нэг өдөр гэж хэлж, ярьж, ойлгож болдог. Гэтэл хилчин хүний хөдөлмөр хоногийн 24 цагаар эхлэл төгсгөлгүй явагддаг юм а. Хилийн манааны ихэнх нь оройн цагаар гардгаар бол хилчний нэг өдөр 20 цагаас эхэлдэг гэж үзэж болох юм.
Улсын хэлний отряд застав явуулдаг улс төр соёл хүмүүжлийн ажил нь төр засгийн бодлого шийдвэрийг сурталчилан таниулах, бие бүрэлдэхүүнийг нягтруулж, тэдний эх оронч үзэл бодлыг төлөвшүүлэх, хайрт Монгол эх орныхон ариун дахин хил хязгаарыг сахин хамгаалахад хилчин дайчдаа бэлтгэх, соёл спорт, сургалтын ажлыг өргөнүүлснээр хилчдийн хоол зүйн, сэтгэл зүйн бэлтгэлийг төлөвшүүлэхэд чиглэгдэх юм. Хилчний хөдөлмөрөөс бусад ажил хөдөлмөрийн хувьд малчны нэг өдөр, ажилчны нэг өдөр, оюутны нэг өдөр ч гэх юм уу, уран бүтээлчний нэг өдөр гэж хэлж, ярьж, ойлгож болдог. Гэтэл хилчин хүний хөдөлмөр хоногийн 24 цагаар эхлэл төгсгөлгүй явагддаг юм. Хилийн манааны ихэнх нь оройн цагаар гардагаар нь бол хилчний нэг өдрийг 20 цагаас эхэлдэг ч гэж үзэж болох юм. Улсын хилд үр гүйцэтгэж байгаа манааны төрлөөс хамаарч 5, 7, 14 хоногоор ч үргэлжилнэ. Энэ онцлогийг та бүхэн арлаг дэслэгч Ганбаатар даргатай заставын ажлын довчин хэсгээс харж болно. Сая бид заставын дарга Ганбаатар улсын хилд хян харуулын үр гүйцэтгээд ирсэн дэд дахлагч Инхтайван алхагчтай манайгаан хүлээж авахыг харлаа. Хил явсан дайчдаа хорооны тэргүүний тогооч Ирина уламжлал ёсорон халуун цай хоолтойгоо ухтаж байна. Замда тааш явуулсан. 제가 30대에서 좀 싸워. 중치가 하고라고 누구죠? 중치는 미쳐나야 셔. 나대고 너네 저네. 중치는 저 하시라. 저거 가지. 얘는 파스나 저 하시라 저 비시가 그거 다. 이거를 해서 그 앞에 그 하원도 다 हमारे लोग इनके रास्ते रिश्ते तक आप 10 से लेकर 3 को सारा अपने बहुत दर्द की हूँ और फिर जब तेरी सुंदर तरह एक तो एक्सटॉर्शन ही उससे दिखता है किसी के साथ किसी को हाँ हो गया अभी स्मृतिगन 저도 그래서 죽지 않았어. 답답해서 싸우고 그럴 거니까 파이트에서 가라. 답답해서 왔지. 죽지 못해서 않았어. 아, 서로 어떤 시대에 되는 게 사람 밀치는 거 살았어. 하나 봤어도 돼 사람들 또 어와가 알았어. 아, 와운 들어오고 내가 올 때는 받아들어. 그렇게 나도 하더라고. 아, 들리는 학교 다 나가 가지고 엄청 좀 갔다가 누구 밑에 왔다 그랬어. 애들아 이제 kana харалтаа юу мэдчихсэн бидах гэж ингээл ах хэвээр ахвал гэж бачаараад манай ах хэвээр постахаа гэсэн. Саяга уламжлалт ёсороо би ихэд сумын дээр өнгөрсөн хаан дээр одоо боосон дээр очиж уцаад босон гэж бас авчихъя. Хаана дараа одоо юу хүсчихсэн тухайга нэг хэвээр одоо хэлцэхтэй байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одоо сумын хэмжээнд бас нэлээд хэлцэх бодлоо энэ Монголын хэмжээгээр уламжлалт цагаан сарын баяраар манай одоо таваас ирнэ. 그들의 아버지
ажлын байнга бэлэн байдаг тийм ээ. Одоо ганцхан их одоо хоолунд бидний одоо ардтаа болсон одоо хоолунд байнга бэлэн байдаг. Энэ хоёр хүний албаа гэж хэлдэг. За нөгөө талаар бол хороо энэ хэмжээнд сүм маань 2 дугаар байранд орж багаурын одоо телевизийн станцаар шайнарт харуулсан. Энийг одоо түрүүний станцаар мэдгч байсан тухай ойлгож байгаа. За хил дээр одоо үр гүйцэтгэж хугацаанд чинь та бүхний өдрөхийн одоо үр гүйцэтгэлтийн мөн одоо зогсож байгаа ажил төлөв байдаг. Бидний өөрсдийн шалгасан зүйлсэн байгаас одоо нэлээд тодорхой байгаа каналаас өөртөөхөө одоо үр гүйцэтгэж байг чинь дээшсэн гар нээсэн одоо ажлаа одоо чиглэлсэн юм байдлууд ажиглалаа. За мөн одоо та бүхний одоо цагаан сараар одоо их дээр байсан үр гүйцэтгэж байсан бидний бас өөрсдөө хурцлуулдаг тоглол концертынхаа номеруудыг бас өөрчилж одоо номер нэгсэн энийг та бүхэнд зүйл. За ингээд хоосон дээр ямар баяртай байсан бэ? Харин одоо бидний асуултанд хариулах хэрэгтэй болж байна. За онцлог цагийн байдал юу байсан? Ирэн сэтгэл санаа төвшөөжсэн юм юу байсан? Тэгээд ийм асуудлаар одоо хариулах. тарихын харуудад одоо нэг За хоосон өрөлтөнд одоо зориулж бичсэн өөрийнхөө номоос хоёр ганц хоёрыг үзүүлээ тийм ээ. Дараагаар нэгдсэн одоо ичтэн дээр бас одоо дэлгэрэнгүй номнуудаас үзүүлж аяад үүргээ сайн үүсгэсэн гिचэн одоо байцтай зориулж ахлагч баянд орж өрөөч алтан үнгнаар одоо та бүхэнд өөрсдөө одоо шинэ бэлдсэн дуугаараа дааварна. Зэргүүд маань нэг марч яв. Одоо хорооны хөдөлмөрийн авраг болсон ахлагч баянд орж хорооны хөдөлмөрийн авраг болсон багаж ийм эш нартаа зориулж шүлэгтэй ирсэн байна. За энэ шүлгийн бүгдээрээ сонсцгоё. Хэлээ гэдэг. Алайсан дүүнэр мөн би үйлдэхгүй ажил тус их нар мөн хахад би ядахгүй ахандаа насан хэлж байх би ганцардахгүй авиас чадвартай офицерууд нь би алдахгүй. Үргэн болгосон гэлчин ирсэн нь хил маань олж явахгүй үндэсний загсан хилмэн байхад улс нь олж явахгүй. Хэлчин дайчид гэдэг ард түмний минь танил нэр Хилийн пост гэдэг хэлчин дайчдын минь халуун голомт.
ясны тийм хөлийн Дижээ хатдаг яваад амьдаа. Манай цагаан сар сайхан боллоо шүү. Харин ёо цагаан сараас сайхан юм. Таа гүйсэн. Тэвэн ордон юм гоё. Ачиг дасгоомны хайрфас. За. Ирдэм дасгэ Дөгшүүр тайвшрал алийг тэрсгэн харин хүүхэд сурах шахуусагтан аав ээжийнхэн дэргэд ангийнхаа нөхдөдөө тэмдэглэж байсан төрсөн өдрөө хэлийн застав дайчин нөхдөхийн дон тэмдэг бүрд сайхан ярантын заставынхан хилчин ганц заргийнхон төрсөн өдрийг мэдэн жилийн цагаан сарын баярын дараахан тэмдэглэж байгаа баялт мөчөөр сорон зун хандсан мэлада Би та бүхнийг хорлоогоотой уулзуулж байна. Хорлоогоог бараг та бүхэн таних бах. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Дайны дараа ер нь баруун хязгаар хил нутагтаа ирсэн. Тэрнээс хойш 40-50 жилийн туршид өөрийнхөө ухамсарт амьдралыг эх орныхон тусгаар тогтнол хил хязгаарынхаа бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэд тэмцэж хөдөлмөрлөж явсан ийм сайхан алдартай эх хүү юм аа. Ингээд хорлоогоо одоо яаж ажиллаж амьдарч байгаа тухайгаа хэлнэ. Би 1946 оноос эхлээд дайнгаас энэдрийн оптим болгон хэрэглээд ингээд кигинэн ангид одоо ингээд ажиллаж байна. За манай одоо би пенсен гараад тэгээд одоо хаягдсан юм алга. Одоо ингээд 3 хүүхдийн став энэ ярантын став мөн одоо малчд постна хилчтэй ингээд миний амнигтай амьдраад эзний эрүүл мэнд энэ тэдэ одоо өөрийнөө чадах чанаагаар одоо ингэж зүтгэж байна. Ор хав застав сумангуудаар их явж байна хорлоогоо. Явна. Би тэмээгээр зүүн, мөрөөр зүүн, машинаар зүүн тэгээд арил хаалцсан унаагаараа тэгээд анхнаанаа туслан зүйлээд явдаг. Ялангуяа хилчтэй бол
ямар унаа тохиолдно тэр унаагаараа явж очиж ирдэг. Манай одоо энэ ярангийн жилчдээр ерөөж одоо байнгын холбоотой эдэн дотор байдаг. За их баярлалаа. Баяр. намайг үрээч. Эсвэл би үрье. Тэгэхээр нэг бишэрүүд удаа над яваач яваач. Орлогч яваач гэсэн. Тэгээ нэг юм биш аваад яваад намайг уцаад ирээд уулзсан гэсэн. Энэ нь арахтчихгүй. Явуулах хэмжээгээ төвлөрдөг. Таштарга саарах гэж таштарга нь 2 өдрийн түрүү лав түрүү нэг гэж хэлсэн юм шиг. Түрүү хүн ирэхгүй болохгүй тийм ээ. Энэ үеийн үстэй 27 онд манай нэг 16 цагаас концерт байгаа шүү дээ. Тэгтэл бас нөгөө дээрсээ тийм ээ хэрэг шилжиж зүгээр хамтдаа. Цэргийн хорондоор бол ирсэн зохион байгуулалттай чинь явж байгаа. Энэ байгаа шүү дээ. Тэр биднээс сайжруулах. Цэргээр өтөө яриад байна. Харон дээр ирээсээ бид нар очиж уулзах гэсэн. Тийм ээ. Нөлөө болно. Өнөөдөр очих юм. Аргач байх. Нөлөө болох юм байна.